За би сонсгон гайхамшиг сургалтанд суулаа. Тэгээ энэ сургалтанд сууснараа энэ харилцаанд хамгийн чухал байдаг сонсох техник дадлыг ойлгож авлаа. Урд нь би сонсгон чухал гэдгийг мэддэг байсан. Гэсэн мөртлөө харилцаан дээр байгаа бэрхшээлүүд ялангуяа гэр бүл дотор байгаа үйл ойлголцол хамт олон бусад хүмүүсийг одоо асуудлаа яриад ирэхэд нь шийдвэрлэх гэхэр зэрэг надад хэцүү үйдэг байсан. Яах вэ гээл маш их цаг зарцуулаад байгаа мөртлөө үр дүн өгөхгүй. Тэгсэн чинь нөгөө сонсож байгаа байдалд маань алдаа байсан юм билэ. Тэгээ энэ сургалтанд сууснараа тэр маш чухал ийм заавар одоо харгачлал хэмнэ тэрэнд ингээс суралцаж мэдэж авлаа. Одоо нөгөө мэдсэн зүйлээ дадлах хийхлээр миний энэ сонсох чадвар сайжраад тэгээд энэ гэр бүлийн хүрээнд, бусад хүрээнд хүмүүстэй ойлголцох, хүмүүсийг одоо ингээд асуудлаас нь гарахт нь маш сайн туслагч болж чадах юм байна гэсэн ийм итгэл найдвар төрж байгаа. Тэгээ энэ сургалтын соосондоо маш баяртай байна. Тэгээ ихэнх бас ингээд хүмүүс нь яг нэг иймэрхүү асуудалтай яваад идгийг бас анзаардаг. Тийм болохоор бас энэ сургалтанд суугаасай гэж би бас хүсэж байна.